Гендерийн эрхтэгч байдлын тухай хууль. Гендер гэж юу вэ? Улс төр эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлог, гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдсан тогтсон түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл хандлагыг хэлнэ. Өөрөөр хэлбэл гендер гэдэг бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, нийгэм соёлын харилцааг хэлэх юм аа. Тэгвэл гендерийн эрхтэгч байдал гэж юу вэ? Улс төр эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёл, гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмэр оруулснаар гендерийн ялгуурлан гадуурхалтаас ангид байхыг хэлнэ. Ингэснээр эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил хөдөлмөрт адил цалин хөлс авах, сурч боловсрох, ажлын байртай болох, өмч эзэмших, адил боломжоор хангагдах, эрүүл мэндээ хамгаалуулах, эрх мэдлээ тэнцвэржүүлэх зэрэг нийгмийн баталгаа болдог байна. Гендерийн ялгуурлан гадуурхалт гэж юу вэ? Гендерийн ялгуурлан гадуурхалт гэж улс төр эрх зүй, эдийн засаг, нийгэм соёлын ба гэр бүлийн харилцаанд болон аливаа бусад салбарт эрэгтэй эмэгтэй хүнийг хүйсийн шинж, гэрлэлтийн байдлаар ялгуурлах, үгүйсгэх, хязгаарлах үйлдэл, эс үйлдвэхийг хэлдэг. Гендерийн ялгуурлан гадуурхалт үүсвэл тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурл, хүчирхийлэл, боловсрал ба ухамсарын доройтол, хариуцлага гүйдлүүд зэрэг сөрөг үр дагаврыг дагуулж нийгэмд сөргөөр нөлөөлөх суурь болдог байна. Гендерийн тэгш хамтын ажиллагааг бий болгохын тулд дан ганц эмэгтэй хүний нөхцөл байдлыг сайжруулан дэмжих, бодлого үйл ажиллагааг эмэгтэй хүн рүү чиглүүлэх нь хангалтгүй бөгөөд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль альнийх нь мэдлэг, хандлага, зан үйлийг өөрчлөх шаардлагатай. Хинч байсан нийтлэг хүн гэдгээрээ адилхан ялгаатай байдал нь ялгуурлан гадуурхах шалтгаан биш юм аа. Гендерийн үндэсний хорооноос жил бүр зохион байгуулдаг харилцан хүндэтгийн аян хандлагаан өөрчлөлий, хамтдаа үлгэрлэе, хайраа хайрлыг суурьатгаар зохион байгуулагдаж байна. Гендерийн мэдрэмжтэй иргэн байцгааж харилцан хүндэтгий. Анхаарал тавьсанд баярлалаа.